За торгуудын бусдаас ялгах ялгаа юу вэ? За энэ торгууд төмний хувцсан дотор бусдаас их тод ялгарах, харагдах энэ соёл нь бол тооху готл. Тооху готл гэсэн өөрөө бол бие даасан том соёлтой гэж би боддог. Энэ булган голын торгуудууд Ховд аймгийн булган сум тэгээд тэд нь бол тооху готлыг маш өргөн хэрэгэлдэг. Өнөөдөр хүртэл тооху готлоо хэрэгжилдэг. Тэ энэ тооху готлыг хийхдээ ийм хулсаар ийм жижигхэн дэвсгэр маяг юм хийн. Хувцас тэн дээр хоньны ахрын арьс гэж байна шүү дээ. Ахрын арьсыг сайхан дэлгээд голыг ингээд халуун усаар норгоод эсгийг хийхдээ л адилхан л да. Эсгийг хийхдээ тэгээд хоёр үзүүрийн гуйлаад тэгээд дунд нь хилдээд тэгээд хэлбэр гаргаад оомс хийж авдаг. Тэ зарим торгуудууд цагаан өнгийн тооху готл өмсөж जैन, зарим нь бол хар бор өнгөж готл өмсөж идэг. За ингээд тэр оомсоо бэлдэж авсны дараагаар өхрийн ширийг нойтнор нь тэр оомсондоо уланд нь багилж ойдог. Нойтнор нь сураар нь хөдөлгөөнгүй тэгээд бас найдвартай болгож штэ. Тий, тэгээд нөгөө оомсоо. Тэгээд зарим цаг одоо нэг цагаагаар хөөтөрсөн ч юм уу, цас бороотой ч юм уу, хальтрахын энтэй цагт тооху готлынхаа доорны өхрийн ивэр ч юм уу, адууны тууруу энтер хадаад наагаад хэрглэж ирсэн байдیں۔